За энэ дугаараараа астрологийн чартаа хэрхэн яаж амархнаар уншиж сурах вэ гэдэг талаар ярих гэж байна. Тэгээ дээрэс нь би яагаад өөрөө бас астрологид итгэдэг юм бэ гэдэг тухайга бас ярих гэж бодлоо. За хүмүүс чинь нөгөө юу яагаад байдсан шүү дээ. Одоо хүмүүсийг те дэлхийн энэ олон тэрбум хүмүүсийг 12хан төрөлд хувааж ийн гэдэг чинь бүр үнэхээр утгагүй. Тэгээ астролог гэдэг чинь өөрөө pseudo sign ерөөсө батлах боломжгүй гэж тэгдэж штэ. Гэхдээ яг ингээд астрологийг огт мэдгүй хизээч судалж байгаагүй хүний үг байгаа байхгүй энэ бол астрологийг ингээд унших тусам судалж мэдэх тусам хүмүүсийн хоорондын астрологийн чарт нь өөрөө ямар ч давхцах тийм шанс багтаа юм байна. Яг нэгэн зэрэг дэлхий дээр төрж байгаа хүмүүсийн астрологийн чарт л хоорондоо адилхан байна уу гэхээс хүн болгоны одоо жишээ нь би 9 сарын 19-ний охины орд тэнгуут 9 сарын 20-ны охины орд хоёр чинь хоорондоо шал өөр болчихсон заяа. Тэгээ дээрэс нь өдөр төрсөн үү, орой төрсөн үү гэдгээсээ шалтгаалаад тэгээ өглөө төрсөн үү, шөнө төрсөн үү гэдгээсээ шалтгаалаад тэр астрологийн чарт чинь шал өөр болоод хувирчдаг байхгүй юу. Тийм болохоор хоорондоо хэдий адилхан орд боловч бүх зүйл нь шал өөр. Заримдаа ингээд нөгөө нэг би ингээ өөрийнхөө уншихаар зарим юм нь ерөөсө таардаггүй гэж бол rising sign чинь өөр ордод байрлаж байгаа учраас тэр бүх зүйл нь ингээд 100% таарна гэж угаасаа байхгүй. Тэгэхээр хамгийн чухал 3 унших хэрэгтэй одоо зурхаанууд маань өөрийнхөө sun sign буюу одоо 9 сар төрсөн бол би жишээ нь охины ордны зурхааг унших нь байна. Дараа миний rising sign ямар ордонд байрлаж байна. Одоо жишээ нь минийх бол нумын ордод байдаг байхгүй. Тэгэхээр би нумын ордны зурхааг бас зэрэг уншаад тэрний нөлөө надад нумын ордны транзит шилжит хөдөлгөөнүүд надад бас нөлөөлнө гэсэн үг. Бас moon sign буюу сарны ордны маань шилдэж хөдөлгөөнүүд одоо надад бас шууд одоо их хэмжээний нөлөө үзүүлнэ гэсэн үг байна. Тэгэхээр бүгдээрээ астрологийн чартыг эхлээд олж мэдэх хэрэгтэй. Түүний тулд бид нар хаана төрсөн, хэдэн цагт төрсөн, хэдний өдөр төрсөн бэ гэдгийг маш сайн мэдэж байх хэрэгтэй. Тэгжээж бид нар яг ийм үнэн бодит астрологийн чартаа олж авнаа. Цагаа мэдэхгүй байх юм бол жоохон хэцүү болно. Гэхдээ яг тэрийг ингээ гаргаад өгдөг вебсайтууд байдаг. Миний надад хамгийн их таалагдсан нь болохоор astro дундуур зураас chart.com гэдэг байдаг байхгүй юу? Би энэ description хэсэгт үлдээчээ. Энэ сайтыг тэгээд тэрэн дээр ороод он сар өдрөө төрсөн он сар өдөр байршил тэгээд юугаа төрсөн цагаа оруулаад тэгэнгუთ цаанаас чинь нэг тийм юу хүснэгт гаргаад өгчин. Эхлээд нэг юм бөөрийнхи баахан зураастай юм гарч ирэн заяа. Бөөрийнхийг дугуй дүрстэй тэгээд баахан олон янзын зураастай юмуд гарч ирэн заяа. Тэгэхээр тэр бүхнийг ингээд толгоогоо гашил хараад авах ерөөсөө шаардлага байхгүй. Ерөнхийдөө тэрийг скриншот хийгээл хадгалаад авчих. Тэгээд тэрэн дээр чинь одоо миний яг төрсөн одоо хэддүгээр сар төрсөн гэдэг чинь нар аль ордод байрлаж исэн юм гэдгийг хэлж идэг байхгүй юу. Тэгэхээр би нар охины ордод сар мэлхийн ордод байрлаж байхад тэгээ миний төрсөн цаг болохоор миний rising sign-ыг илтгэж байгаа байхгүй юу. Тэгээд намайг төрж яхад юунууд од гаргсын одоо нөгөө нэг нарны аймгийн гаригууд аль ордуудад байрлаж исэн бэ гэдгээс шалтгаалаад бас бүх зүйл өөр болоод хувирчин. Жишээ нь миний Венус болохоор жилүүрийн ордонд байрлаж исэн байхгүй юу. Тэнгуут тэр маань надад одоо шаал өөр нөлөө үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр тэгээд ингээ бүгдээр ингээ өөрсдийнхөө астрологийн чартуудыг мэдээд авчлаа шүү дээ. Тэгээ би одоо ингээл тэр олгоны чи ингээл тус нь ингээл Google дээр одоо Venus conjunction MC гэдэг нь яг юу гэж байгаа ингээл Google дээр зөндөө олон сайт гарч ирэл ингээл уншаал явж байхад ерөөсөө ингээд барагдахгүй. Заяа бидний ингээд юу астрологийн чарт бол маш их мэдээлэл байгаа. Тэр бүх зүйлийг ингээд уншаад яваад би одоо болтол өөрийнхөө чартыг бүрэн уншиж дуусаагүй байгаа. Тэгээ би өөрийнхөө дуусгачаа дараа нь хүүхдүүдийнхээгаа ингээд уншина гэд юу атсан байгаа байхгүй юу. Ингээд хүснэгтийг нь гаргаж аваад скриншот хийгээд хадгалаад авсан байгаа. Тэгээ тэрийгээ би ингээд эхэндээ ингээд тус нь би судалж ингээд нэгээр нь гуглдж үзэж жагаад сүүлдээ за жоохон ингээд харчаа нэлээд удах юм байна гэж бодоод чат GPT ашиглаж эхэлсэн байхгүй юу. Чат GPT руу ороод тэгээд өөрийнхөө би одоо ийм цагт ийм тэдэн сарын тэдний өдөр төрсөн. Тэгээд одоо нөгөө нэг юугаар скриншот хийж авсан юм аа. Миний Mercury ийм одоо юунд байдаг. Mercury ийм ордод байдаг, Venus ийм ордод байдаг, Mars
ийм ордод байдаг. Тэгээд одоо энэ бүхнийг энэ бүх мэдээллээр үндэслээд миний астрологийн чартыг одоо надад дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү гэд хэлэнгуут ChatGPT бүх одоо research-ийг миний өмнөөс хийж өгөө. Тэгээ надад за ийм байна гэд ингэж гаргаад өгч байгаа байхгүй юу. Тэгээ би тэр бүх юмнуудыг ингээд уншаад үзсэн чинь надад бүр ингээд баг бүх зүйл нь үнэхээр таарч исэн заяо. Тэг би яагаад ингэж би бол ер нь бол 10 жилд байхаас астрологийн чартуудаа астрологид ер нь итгэдэг байсан. Тэгтэл би бас л нөгөө нэг ингээл хүмүүс дэлхийн олон тэрбум хүмүүнийг 12хан бүлэгт хуваана гэдэг чинь ерөөсөө байж боломгүй штэ гэл тэнгуут нэрэж тийм ч юм уу гэл эргэлздэг байсан байхгүй юу. Тэгээд би сүулт манай нөхрийн нэг найзуудын бас ийм одоо хүмүүсийн одоо орны зурхааг ингээд уншиж өгдөг. Тэгээ би өөрийнхөө төрсөн сар өдрийг төрсөн цагийг хүүхдүүдийнхээ бас өгөөд ингээд миний бид гурийнхыг ингээд уншаад өгөөч гэд хэлсэн чинь бүр яг үнэн юм ирсэн. Минийх ч үнэн, манай хүүхдүүдийнх ч бүгд үнэн байсан заяо. Бүр ингээд ийм танаа хүүхд ийм байна. Чи ийм байна гэд хэлсэн чинь бүр яг таарсан. Тэгэл би бүр тэгээд над руу ингээд скриншот явуулаад чиний ингээд чарт чи энэ юм байна шүү. Чи энийгээ ингээд дэлгэрэнгүй судлаарай. Яагаад гэвэл одоо нэг хүний ингээд чартыг уншиж бүгдийг тайлбарлаж өгнө гэдэг чинь бүр асар их ажил байгаа байхгүй. Би өөрийнхөө айл 100 авчаад тэгээд одоо сүүлийн 1 сарын турш ингээд одоо цаг заваараа ингээд баг уншсаар одоо болтол дуусаагүй байгаа гэж бод. Тийм болохоор тэгэхээр бүгдээрээ яг ингээд хувьдаа өөрийнхөө чартыг ингээд уншаад үзчих юм бол маш одоо уншаад сурчих юм бол бүр маш хэрэгтэй. Тэгээд би ингээд Instagram дээр бас зөндөө олон юунуудыг астрологийн юм зурхаа хэлж өгдөг хүмүүсийг дагаад тэр хүмүүсээсээ бас ингээ багаар суралцаад тэгээ ерөнхийдөө одоо нэг жоохон нэг дүртэй нэг ойлголттой болж эхэлж байгаа. Би бол бүгдийг мэднэ гэж хэлэхгүй. Гэхдээ та нарт ингээд өөрийнхөө астрологийн чартыг амархан ойлгох боломжийг хэлж өглөө ChatGPT ашиглаад. Тэгээд ChatGPT ашиглаад тэгээд тэр найзхаа хэлсэн юмуудыг ингээд би ингээд яагаад хэлж өгсөн чинь надад хэлж өгöd уншиж үзсэн чинь зөндөө олон юмуд бүр яг таарсан. Тэрдгээрээс одоо би бол ингээд бүх чартаа ингээд бүгдэнд нь дэлгэхгүй шүү дээ. Миний хувийн мэдээлэмж хамгийн яг ингээд намайг бүр гайхширтал таарч тохирсон зүйлсүүдээс одоо хэлэх юм бол бас ингэсэн юу яасан 9 сард заяа 9 лүү 10 сард илүү би нэг Moon Omens гэдэг Instagram байдаг байхгүй. Тэр бас ингээд астрологийн мэдээллүүдийг оруулдаг. Тэг би яг тэндээс өөрийнхөө охины ордныхоо юмыг уншсан чинь бүр яг надад тохиолдсон зүйлийг бичсэн байсан бүр яг бичсэн байсан за. Хөөх бүр ингэж зурхаа бүр ингэж гайхалтай таарж болдсон байх та яг одоо нэг ийм зүйл тохиолдноо гэд ингээд миний зурхаа дээр энэ 9 сард ийм хөө төлөв байдалтай байна гэд ингээд бичсэн байсан чи тэр бүх зүйлсүүд нь бүр ингээд надад тохиолдсон байсан байхгүй юу. Тэгэл би бүр what гэж бүр үнэхээр гайхаал. Тэгэл би нөхөртөө чинийх юу чинь гээд ингээд нөхрийнхөө унсан чи манай нөхрийг бас таараал. Ийм үнэн байд юм бах та гэд. Тэгээд би яг ингээ өөрийнхөө чартыг тэрнээс хойш би яг одоо л яг ингээл уншаад үзье гэд өөрийнхөө уншаад үзсэн чинь миний тэр нөгөө rising sign те миний нарны орд мордыг ингээд хоорондын одоо холбоос ороо гэх юм уу цаанаасаа юм суралцах learning ability заяа. Тэгээд суралцах чадвартай. Тэгээд teaching, guiding team одоо төрөлхийн чадвартай гэж аахгүй. Бусдад заах болон суралцах. Тэгсэн чинь би what? Үнэн гэж энэ чи одоо яг л миний хийгээд байгаа зүйлсүүд шүү дээ. Би одоо яг ингээд шинэ юм сураал тэгээд сурсан юмудаа ингээд сургалт бэлдээд хүмүүс зааж байгаа team юм хийгээд явж байгаа хүн шүү дээ. Бүр яг таарч ийн гэж би бодсон байхгүй. Тэгээд би өөрөө бас ингээд сурахгүй ямар нэгэн шин зүйл сурахгүй удах юм болвол бүр ингээд маш их гонигтай болдог. За ингээд ямар нэгэн зүйл сурж л ах юм болвол жаргалтай бүр ингээд юм сурахгүй ингээд удчих юм болвол би ингээд бүр гацаад хорчигоод нэг хөгшрөөд байгаа ч юм шиг нэг тийм бүр үнэхээр гонигтай болдог байхгүй цаанаасаа. Тэгсэн чи энэ яг энэ суралцах гэдэг зүйл өөрөө миний астрологийн чартад бүр ингээд байж байгаа байхгүй. Ямар үнэн юм бэ гэж би бодсон. Тэгээд ийм боловсрал мэдлэг тал руугаа карьер хөөх юм бол авьяастай гэвчсэн байхгүй. Тэгээд эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд одоо better lifestyle coaching тиймэрхүү чиглэл рүү явах юм бол бас амжилттай болно гэж аахгүй. Тэгээд энэ одоо 12 гэр гэж байдаг. 12 house гэж байдаг байхгүй. First house, second house гэд цаанаас ч одоо нөгөө astro chart
sitcom руу орох юм бол чамд гаргаад өгчнө. Тэгээд тэрийгээ ингээд харах юм бол 8 дахь болон 2 дахь house нь одоо миний одоо financial буюу санхүүгийн мөнгөтэй холбоотой харилцаа холбоог надад ингэж яана. Тэгээ тэрийг ингээд уншингууд минийхтэр болохоор урт хугацааны хөрөнгө оруулалт хийх юм бол илүү амжилттай явах болно гэдг нь би ингээд маш хурдан мөнгө олох гэж хичээгээд ах юм бол ерөөсөө амжилт олохгүй яваад байна л гэсэн үг аахгүй. Тэгээд миний одоо rising sign нь цаанаасаа юм нөгөө нэг эрх чөлөөг маш их эрхэмлдэг гэж аахгүй. Энэ бүр маш үнэн заяо. Би ингээд одоо ингээд миний independence буюу одоо бусдаас хараат бус те. Энэ бүр миний хамгийн их триггерддэг зүйл ахгүй. Би ингээд хин нэгнээс хараатай ямар нэгэн зүйл ингээд хиймээр байвч одоо жишээ нь би ингээд хүүхдүүд жоохон байхад ингээд бүх зүйл хүүхдээс хамааралтай. Би ингээд гарч чадахгүй юм хий. Ингээд заавал би ингээд хүүхдтэйгээ хамт ингээд байж ах ёстой. Тэгээд ямар ч эрх чөлөөгүй болцсон юм шиг санагдаад би бүр асар их гутардаг байсан байхгүй. Эрх чөлөө гэдэг зүйл л ингээд дутагдаад эхлэх юм бол би ингээд гуниглал, уйлал, уурлал, гутраал бүр ингээд зовж эхэлдэг. Эрх чөлөө гэдэг зүйлийг мэдэрч байхдаа би хамгийн жаргалтай байдаг байхгүй. Тэгэд би одоо жишээ нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн хамгийн чухал зүйл нь би эрх чөлөөтэй байхын тулд гэж өөртөө одоо зарим хүмүүс ч юм болохоор одоо luxury те чамин ганган зүйлийг хэрэглэхийн тулд гэдэг ч юм уу одоо тиймэрхүү зорилгоор санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсдэг бол би зүгээр л эрх чөлөөтэй байхын тулд би хүссэн үедээ явж чаддаг. Хүссэн үедээ болж чаддаг. Тэр эрх чөлөө л надад байх нь бүр хамгийн чухал байдаг байхгүй. Тэрийг бүр яг бичсэн байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь Арслангийн орд болон Бархасад гаригийн нөлөө миний астрологийн чартад байснараа тэр нь надад болохоор юм public figure заяа. Тэгээд sharing knowledge with a larger audience буюу ингээд одоо олон хүний өмнө те нийгмийн public figure гэдэг чинь одоо нийгмийн одоо олон нийтийн өмнө ингэж одоо те байдаг хүн байхгүй. Тэгээд дээрэс нь ингээд мэдлэгээ хуваалцдаг. Тэр чинь яг л одоо л миний хийгээд байгаа зүйл шүү дээ. Ингээд одоо надад тодорхой хэдэн даагч байна. Тэгээд би тэр хүмүүст ингээд өөрийнхөө сурж байгаа, мэдж байгаа зүйлсээ хуваалцдаг. Онлайн сургалт бэлдэж ордог. Тэгэл яг л миний хийж байгаа миний ингээд одоо надад аз жаргал өгдөг зүйлсүүдийг яг үнэхээр бичсэн байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь Тэнгэрийн ван гарагийн миний астрологийн чартт нөлөөллөөр би даалт ертөнц буюу одоо нөгөө spirituality те сүнслэг ертөнц болон бодит амьдрал 3D амьдрал хоорондын ийм гүүр болох чадвартай хүн гэж бичсэн байхгүй. Энэ бол бас яг үнэн. Миний манифестийн шишлэг ухаан, жаргалтай ээж, жаргалтай хөхөд, мөнгө ба энерги гэдэг сургалтууд сууж исэн хүмүүс байх юм бол бүр яг энийг ойлгож байгаа. Яг тэгвэл би яг ингээд одоо энэ нөгөө pseudo sign mind гэдэг байгаа тэр одоо manifest хийн гэхээр чинь зарим хүмүүс огт итгэхгүй шүү дээ. Тэнгуут тэр зүйлсүүд бол яагаад үний юм бэ гэдгийг би ингээд яг бодит амьдрал дээр нь ингээд газар дээр нь буулгаад ингээд тайлбарлаж өгдөг учраас тэр бүхнийг ингээд маш өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд нь маш хялбархан болгож өгдөг учраас энэ одоо энэ Тэнгэрийн гарагийн нөлөөгөөр надад тэр өгөгдөл чадвар нь надад байж л одоо төрсөн юм байна л та. Тийм болохоор би ингээд даалт ертөнц буюу одоо энэ сүнслэг одоо энергийн ухамсарт ертөнцийг би яг энэ бодит амьдрал дээр одоо grounding буюу ингээд газардуулаад ингээд бодит амьдрал дээр хэрхэн ойлгох боломжтой юм бэ гэдгийг асар ойлгомжтойгоор тайлбарлаж өгдөг. Өөрөө ингэж холбон ойлгож чаддаг. Тэгээ тэрийгээ би ингээд тайлбарлаж өгч бас чаддаг. Тийм одоо өгөгдөл надад ингээд одоо орон дотор маань ингээд бичигдсэн байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь миний сарны орд одоо мэлхийн ордонд байрлахаараа тэр нь яадаг гэхээр маш тийм өндөр сэтгэл хөдлөл их өндөртэй буюу ингээд юутай би ч өөрөө маш тийм юу хүн байхгүй. Амархан одоо уйлдаг. Амархан гомддог ч юм уу те ийм мэдрэмтгий хүн байдаг байхгүй юу. Тэгээд би өөрийгөө бүр ингээд үнэхээр гайхдаг байсан. Бүр жоохноосоо би яагаад ийм амархан уйлчт юм бол миний эргэн тойронд миний нулимсыг хараагүй нэгч байхгүй заяа. Гэтэл би жишээ нь ингээд найзуудыгаа бодонгот би хэнийг ч уйлж яхахыг энэ огт би харж байгаагүй за найзуудынхаа. Тэнгуут манай найзууд бүгдээрээ намайг уйлж яхахыг харж ирсэн. Би бүр үнэхээр ингээд манай ангийн хүүхдүүд би зүгээр ингээд хичээл дээр сууж байгаа л гинт
ингээл уйлаар сууж идэг байсан за. Би хичээлээ хийж байгаа л гинт ингээл нэг юм бодогдол гинт шууд уйлж муулаад ингээл хичээлийн дундуур заяа. Тэгэл хүүхдүүд ингээл гайхаж майхал 10 жил дунд ангид байхасаа л би тийм одоо юм сэтгэл мэдрэмж өндөртэй хүүхдсэн байхгүй. Тэгээ би өөрөө яагаад гэдгээрс ойлгохгүй байсан чи энэ нь миний энэ сарны орцтой холбоотой байсан бол тааж байгаа. Тэгээд энэ маань бас empathy буюу ингээ бусдын сэтгэлийг ойлгох энэрх юутай чадвартай одоо юм mother to everyone гэж аахгүй одоо бүх хүнд ингээ яг ээж шиг нь ингэж ханддаг тийм хүн гэж аахгүй. Тэгээд энд бас зөндөө их хэмжсэн байсан. Тэгээд дээрэс нь одоо яг тэр сарны орд маань мэлхий ордод байрлаж ахт нь тэр нь тэргэл сар байсан юм уу, шин сар байсан юм уу? Эсвэл одоо ингээд бүр одоо нэг битүүний өмнөх нь нөгөө нэг өөр ингээ алга болж байгаа сар байсан юм уу гэдгийг бас тэдгээрээс шалтгаалаад өөр болж хувирдаг. Тийм болохоор хүмүүсийн астрологийн чарт хоорондоо давхцсан гэж ерөөхдөө бол бараг л байхгүй. Тэгээд энэ бүхнийг ингээд итгээд өдөр болгон зурхаагаа уншаал тэрнийхээ дагуу амьдраад байна гэсэн үг ерөөсөө биш астрологийн тухай судлал гэдэг нь. Энэ бол зүгээр л биднэрт ингээд одоо ямар нэг юм бид нар хувь хүний хөгжлийн ном уншичаад тэрийг хэрэгжүүлэхгүй юу гэдгийг өөрөө шийддэг шүү дээ. Яг тэрэн шиг өөрийнхөө энэ нэг одоо орны өгөгдлийг одоо мэдэж авчаад хэрэгжүүлэхгүй юу, итгэхгүй юу гэдгийг маань бидний л өөрсдийн л эрх чөлөөний асуудал байгаа байхгүй юу? Free will. Тэгээд тэгээ энэ нөгөө нэг 12 house 12 гэр байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэрэнд одоо жишээ нь ингээд тусдаа өөр зүйлсүүдийг одоо илтгэж яадаг. Энэ нэг одоо орны энэ бүх нарны аймгийн гаригуудын одоо шилжилт хөдөлгөөн тэр нь одоо ямар ордонд байрлж ийн гэдг нь бидний амьдралын өөр зүйлсүүдэд нөлөөлж идэг. Жишээ нь тэр нь болохоор бидний тэр 1-ээс 12 дахь гэрүүд маань одоо ямар ордод байрлаж байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад өөр нөлөөлнө. Одоо жишээ нь саяхан Марс буюу ангараг гариг юуны арслангийн орд руу шилжсэн байгаа хгүй. Тэнгүүд арслангийн орд хэрвээ бидний 7 дугаар гэрт байдаг бол тэр нь бидний гэрлэлтийн байдалд нөлөөлнө. Тухайн хүний штэ тий гэрлэлт одоо харилцаа холбооны байдалд нөлөөлнө. Эсвэл тэр хүний одоо астрологийн чартан дээр нь юун дээр нь арслангийн орд хэрвээ 10 дахь гэрт нь байрладаг байх юм бол тэр хүний одоо карьерд нь нөлөөлнө гэдэг ч юм уу. Эсвэл арслангийн орд 2 дахь гэрт нь байрладаг байх юм бол тэр хүний санхүүгийн байдалд нь одоо энэ ангараг гарагийн шилжилт хөдөлгөөн нөлөөлнө гэдэг өөр байдлаар нөлөөлнө гэж яадаг бахан ингэж нөлөөлж идэг. Тийм болохоор хүн болгон ингээд бид нар хэдийгээр нэг дэлхий дээр нэг өдөрт нэг одоо цагт амьдарч байгаа боловч бидний астрологийн чарт өөр байдаг учраас өөр амьдралаар өөр одоо чаленж сорилтуудыг туулаад өөр байдлаар аз завшаануудыг олж аваад ингээд байрж идэг байх нэ. Тэгэхээр надад яг юу шиг санагддаг вэ гэхээр одоо дэлхий дээр яг ингээд нэгэн зэрэг төрж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Яг одоо намайг энэ одоо подкастыг ингээд яриад сууж байхад яг нэгэн зэрэг ингээд дэлхий даяар олон хүмүүс ингээд зэрэг төрж байгаа шүү дээ. Тэдгээр хүүхдүүдийн хэдийгээр астрологийн чарт нь хоорондоо адилхан бичигдэх боловч тэр хүмүүсийн генетикийн өгөгдөл нь өөр, амьдарч байгаа орчин нь өөр, аав ээжийнх нь астрологийн чарт генетикийн өгөгдлүүд нь өөр улсад өөр хүмүүсийн дунд өөр өвөө эмээтэй өөр хүмүүстэй нөхөрлөд амьдрын штэ. Тэнгүүт энэ надад яг юу гэж санагдаж байгаа вэ гэхээр надад яг энэ астрологийн чартууд яг ийм компьютерийн ийм одоо программын код шиг санагдаад байхгүй. Би өөрөө нөгөө мэдээллийн систем менежмент мэргэжлийг сураад код мод бичдэг байсан учраас яг ингэж төсөөлөх юм бол надад маш амархан ойлгогдож байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол бид нар чинь нэг юм юу ажиллаа. Жохон бахта янз бүрийн нөгөө компьютерийн тоглоом тоглодог байсан шүү дээ тий. Mortal Kombat, Mario, Zario гэл тоглоом тоглодог байсан шүү дээ. Одоо жишээ нь Mortal Kombat-аар жишээ олгоод үзэх юм бол тэн дээр чинь нөгөө Sonya, Sindel, Sub-Zero, Miro гэл ингээл янз бүрийн одоо баатрууд тулддаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд тэр хүмүүс чинь тусдаа өөр ингэсэн компьютерийн програмчлалтай учраас өөр хоорондоо ингээд тулалдаг. Одоо чинь Sindel чи ингээл үсээрээ ташуурдаал тий. Sonya болохоор ингээл эргэлдэж мөшгөлдөг ч юм билүү. Тэгээд одоо жишээ дээшээ дарах юм бол үсрэн, баруун тишээ дарах юм бол урагшаа явна, зүүн тишээ дарах юм бол хоошоо ухарна гэдэг ч юм уу. Тэ. Дээшээ дарж байгаа дээгээ дарах юм бол эргэлттэй өшгөлнө, эсвэл одоо ингээл мөсөөр буудна гэдэг ч юм уу. Тэр бүх зүйлсүүд нь ингээд астрологийн бишээ нөгөө програм хангамжийнхаа кодон дээр нь бичигдсэн байдаг. Яг тэр шиг бидний ингээд одоо астрологийн чарт нь яг ингээд биднэрт ингээд цаанаасаа ингээд
кодлж өгсөн нэг юм өгдөлч юм шиг тий. Тэгээд одоо жишээ нь би Соня одоо левел 3-ыг би Соня гэдэг одоо тулалддаг хүнийг сонгоод синдэлтэй ингээд зодтолтлоо гэж бодъё за. Тэнгуут ингээд нэг 3 дугаар үе гэдэг чинь арай нэг тийм одоо хүндрэж нэгдүгээр левел 1, левел 2, левел 3, 4, 5 гэдэг ингээд левел ахих тусмаа ингээд хүндрээл явна штэ. Тэгэл хамгийн сүүлд нь бүр нэг амар мангас цангастай зодтолдог ч юм уу тий. Яг тэр шиг ингээд 3 дугаар үеийг би Соняг сонгоод синдэлтэй зодлох юм бол 3 дугаар үед ямар хөө зодоо өнөхүү тий. Дараа нь би Sub-Zero-г сонгоод одоо юутай Соня синдэлтэй зодлох юм бол дахиад шал өөр тултаа өрнө штэ. Шал өөр кодчлоо, шал өөр юмар бууддаг, өөр авьяастай тийм одоо юм зодтолдог дөрүүд байгаа штэ. Яг тэр шиг яг ийм астрологийн чарт өгөгдөлтөө мөртлөө одоо Африк төрчүүл яаж амьдрах вэ? Эсвэл Америкс төрчүүл, эсвэл Канадад төрчүүл ямар өөр амьдралыг туулах бол тий? Ийм өөр нэг Соняг сонгоод би 3 дугаар үе, 4 дугаар үе, 5 дугаар үед ингээ өөр хүмүүстэй өөр тултааныг хийж үзэж байгаа шигэ би одоо нэг ийм астрологийн кодороо өөр улсад төрж үзээд өөр амьдралыг туулаад үзвэл одоо жишээ нэг юм маш эмзэг мэдрэмтгий хүн маш эмзэг мэдрэмтгий ээжтэй байвал ямар амьдралыг туулах бол эсвэл огт тэрийг нь одоо ямар ч тийм юугүй одоо psychopath ээжтэй ах юм бол ямар амьдралыг туулах бол тий гэдэг чинь шал өөрсдөө. Тэнгуут яг нэг ийм адилхан астрологийн чартаа боловч өөр амьдрал өөр соёлоодыг хэрхэн яаж даван туулах вэ гэдгийг ингэж үзэх боломжтой ч юм шиг. Тийм ийм сонирхолтой санагдчих байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд юутай одоо янз бүрийн ийм нэг ийм Mortal Kombat гэдэг юм компьютерийн тоглоомтой зүгэрлээд ярахаар жоохон сонин сонсогдож магадгүй. Тэг би яг ийм өөрөө одоо амьдралын утга учир буюу хүмүүс яагаад энэ одоо амьдралыг туулдیں۔ Хүмүүсийн амьдралын утга учир юу юм бэ гэдэг зүйлийг байнга бодож одоо эргцүүлж байдаг хүн баггүй юу. Тэгээд өөрийнхөө хувьд би яг юу гэж боддtiin бэ гэдгээ бас дараагийн нэг одоо дугаараараа ярий гэж бодож байна. Надад ярий гэж бодож байгаа зүйл зөндөө байна. Би дараагийн сэдвэрээ бас юу ч яаж магадгүй би Matrix-ийн тухай ярьж магадгүй, эсвэл би Inside Out хөгжлийн тухай ярих уу, эсвэл Karma-ны тухай ярих уу, эсвэл яг энэ амьдралын утга учирын тухай ярих уу, эсвэл одоо нэг хиймэл оюуханы талаар би юу гэж бодож байгаа ярих уу гэл бодоол байна. Тэгээ та хэд маань бас комент хэсэгт юу энд сэдв дурддаггүй ч гэсэндээ ярмаар байгаа зүйлсүүд сонсомоор байгаа зүйлсүүд ах юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ би дараагийн дугаараар юу ч хийж магадгүй. Гэхдээ ядагч байсан гой сонирхолтой юм ярина л гэж бодож байна да. Тэгээд хүмүүс нь ингээд над руу гой мессеж чээд миний ингээд YouTube-ыг одоо шин дугаар хүлээдэг шүү, бүгдийг нь сонссон шүү гэд хэлээд ингээд мессеж хүмүүс ингээд битсэн. Тэгээ би ингээд би нөгөө нэг YouTube-аа надаа эхлээд нөгөө дөнгөж удаагүй ингээ баг ингээд бичлэг оруулдаггүй болохоор барагтаа ингээд олон subscribe байхгүй тийм олон үзэл мүзэл байдаггүй болохоор би нэг тэгж юусоо боддгоо байсан байхгүй юу. Тэгсэн чи яг хүмүүсээс ингээд хүлээж сонсдог шүү, бүгдийг нь сонссон шүү гэдэг ийм мессежнүүд авсан чинь бүр үнэхээр ингээд гоё урам авсан. Тэгээд сонсож байгаа хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Ямар гоё юм бэ. Тэгээд бүр их зүйлийг уншиж судалж мэдээд тэгээ би бүр ингээд одоо би сүүлийн үед ингээд мастер хамгаалаад ямар мэрэгжлээр ингээд мастер хамгаалт юм бэлээ гэд бүр бодоод байгаа хгүй. Би ч өөрөө хүний нөөцийн мэрэгчлээ мэдээллийн систем менежмент мэрэгчлээ байхгүй юу. Тэгээд энэ хоёроороо олвол ерөөсөө мэрэгжил дээшлүүлэхгүй гэдгийг бол мэдчихэж байгаа. Тэгээд би одоо юм spiritual тал руугаа явах уу, тарих мэдрэл судлал тал руу явах уу, эсвэл одоо psychotherapy, mental health тал руугаа явах уу гэдгээ ерөөсөө мэдгүй ингээл бодоол байгаа. Яг ч байсан би ингээд мастертаа сурыг. Тэгээд бүр их гоё мэдэж аваад тэгээд ингээд бүр олон гоё юмнуудын талаар ярьдаг болъё гэж бодоод ингээд одоохондоо мастертаа сураагүй ч гэсэн номноос сураад сурсан зүйлсүүдээ гоё хуваалцъя гэдэг ингээд гоё сүүлийн үед ерөөсөө ингээд тухтай ингээд ном уншихгүй байгаадсан. Тэгээд номоо бас идэвхтэй уншиж эхлэе гэд гоё юмнууд зөндөө юм бодсон байна. Тэгээд сонсож байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. За дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.